би бол ямар ч үсэн л үйл үндэсний хүн гэдгээ бол сайн мэднэ. Тий. Тэг манай ээж бол ерөөсөө үйлдэл нөгөө сүүлд ирсэн үйл гэж ярьдаг байсан болохоор овгоо тогтоохтой үйлдэл иргэнийхээ үнэлгээ автсан байгаа шүү дээ. Тий. Үйлд гэдгээр ерөөсөө л тэр уламжлалаараа өр хөвгтүүд дайч гэсэн бүгдийг үйлдэл тэгж овоглолцол явчих тий. Бусад хүмүүсээс ялгах онцлогуд юу байдаг вэ? Өнөөдөр хүртэл хадгалагдсан ямар онцлог байдаг вэ? Өнөөдөр ёс заншил. Өнөөдөр хүртэл хадгалагдсан ямар ёс заншил, онцлог зүйл юу байдаг вэ? Өнөөдөр хүртэл үү? За манай сумынхан ч ерөнхийдөө алтан цаугаал одоо дээдэлдэг усууд шүү дээ, тийм ээ. Жил бүрийн шинэ 15 намрын ихэнх сарын 15-нд алтан цуугаан одоо ил гаргаж тэр үндэ мөргөддөг юм заншилтаа. Нөгөө талаар ирнэ алтан цуугаан зүгээр гараагүй ч гэсэн алтан цуудаа мөргөж хол явж байгаа улсууд тийм ээ зэрэгт явж байгаа улсууд тэр ч одоо алтан цуудаа заавал мөргөчөөч явдаг байсан шүү дээ. Ил гараагүй ч гэсэн алтан цуудаа залбирдаг. Тий. Тэр нь алтан цуугаа их шүтгэл улсууд шүү дээ. Тий. Баг багт чинь аав ээж өвөө эмээ нар чи ярьдаг байсан тийм номог хуучаараа юу мэдэх үү та? Тэгтээ одоо тэр ярьж болох юм яа. Үйлдийн оронбын гэгийн гэж бас байсан шүү дээ. Ерөөсөө. Тий. Тэр оронбын гэгэний одоо 5 дахь дүр нь манай ээжийн аав ээжээс төрсөн гэж ярьдаг байхгүй юу? Тий. Тэр талаар бас хүмүүс одоо тэр удны хүмүүс идэг утгаараа бас манайх нэг арай нэг тийм бас ээж мэжиг их хүндэлдэг. Тийм байсан л та. Тий. Тэр нь ямар хүмүүс байсан бэ? Тэр оронбын гэгэнийг одоо би бол бас хүүхэд байсандаа манай тэр ээж мэж манай ээжийн эгч тэр сандаг дорч ноёны хатан байсан шүү дээ. Тэд нэр ингээл хоорондоо ярьж хахад бас хүүхэд байсан болохоор яриаг нэг сонирхтгүй байсан юм байлээ л дээ. Тэгээд сүүлд нь одоо манай энэ ганданд лам байсан гойноо манжгаа долгор сүрэнгаа найданд орчгаа гэдэг энэ хөгшчүүдийн чимэд дозоргаа гэдэг энэ хөгшчүүдийн ярианаас сонсоход тэр одоо манай ээжийн тэр ээжээс одоо нэг төрсөн байна л да. Одоо нэг гүү унгалах үеэр гэж ярьдгийн билээ. Тэр хүмүүс яриагаар. Тэгээ гүү унгалах үеэр адууга мандаг байсан юм байна л да. Одоо хүмүүс тийм ээ гүү унгалахад тэр адуу манж байгаа хүмүүс одоо өглөөгөр тэр одоо манай аав ээжийн гэрийг шатлаа гэж харсан гэдэг байхгүй юу? Тий. Тэгэл одоо намнангах шатчихлаа одоо яана гэж ингээл яасан чинь гал уулзаал гэр дээгүүр нь гал уулзаал явсан чи. Тэгсэн чил нэг хэсэг тэгжсэн зөв зүгээр шатаагүй. За энэ юу болов гэвэл ингээл хүмүүс тэгэл яриад өнгөрсөн байна л да. Тэгээд нөгөө яриач чинь ингээл одоо гандангийн том лам нарын бас чихэн ихэн төрсөн юм байна. Тэгээд одоо тэнд тэгвэл оронбын гигийн төрсөн юм байна. Гал гарсан бол гэд ингээд одоо судлаа явуулсан чи хоёр ихэр хөөх төрсөн гинэ. Тий. Хоёр ихэр хөөх төрсөн учраас аль нь тэгээ оронбын гигийн байх уу гэдгийг тодруулах бас боломж хэцүү байсан байна. Тэгээд одоо 3 нас хүртэл гэрт нь байлгаа. Тэгээ 3 насныхнаа хүрэхэд яг нэг хавар яг сайхан нэг хон мал хурглаад тарга гарсан үед одоо хүрээнээс томлогдсон 3 лам очсон байна л да нөгөө айл. Тэгээд очсон чинь манай ээж чинь олоола байсан л да. 5-6 одоо тэрсүүтгэн хүүхдүүд цөмөрөөл одоо тараг мараг ууцгаацсан тиймэрхүү байж исэн аав ээж нь идэггүй байсан юм байна. Тэгээд нэг 3 лам чи явж ороод юу за оронбын гигийн нааша морилороо гэсэн байна л да. Тэгэнгүүт тэр одоо нэг дээр үе нэг бортог гэж байдгийн тараг мараг хийдэг өнөө малаас аадаг модон тий тэр бортгонд хийсэн тарганд бүр гараанд өрцсөн зогсож исэн тэр хөөн яваад очисон гинлээ 3 лам дээр. Тэгээ тусад нь одоо нөгөө оронбын гигийн ингээл тэгэл хүрээнд залж ирээд энэ хүрээнд одоо тусгай байрлуулаад
ном заагаад тэгжсэн л гэж ярьдаг. Баггүй юу? Тий. Тэрийг нэг түүх болгож би бас энэ хамгаалалд ярьсан л да. Энэ хамгаалал нэг дурсамжигээ битсэн байна лээ нэг номонд доо. Тэгээд би бас тэр үед ээжээс асуужсэн. Тэгээд одоо тэр оромбын гин чи яасан бэ гэд зүгээр асууж ирсэн. Тэгсэн чинь 8 настай одоо нас барсан гэдэг байхгүй. Тэгээд тийм оромбын гиген тийм одоо хувилгаан хүн байсан бол яагаад богино наслсан бол тоо гэд болсон би гэж ээжээс би асууж ирсэн. Тэгсэн чинь гэр нь богино настай төрсөн гэдэг юм аа л гэж надад хэлсэн байхгүй. Тий. Тэгэл ингээл угаасаа яриад өнгөрсөн. Тэгээ сүүлд нь тэр одоо хөгшчүүдээс тэр яриаг сонссон. Дараа нь одоо манай энэ Аслан Банза хөгшин Думаа гэдээсэн тий. За одоо улсын Арслан Банзаргаан хөгшин Думаа гэд манай ээж юм бас төрсөн ахын нь хүүхд юм л да. Тэгээд тэр хүнээс одоо сүүлийн үедээ бүр 90 оны үед асуулаа л да. Гэхдээ энэ оромбын гиген ингээл яасан ингээл энэ хөгшчүүд яриад байна. Би ээжээс яг тамтан сонсч лээсэ. Тэгээ ер нь ямар очиртай юм бэ гэд асуусан. Тэгсэн нөгөө манай аага тэгсэлдэ. Тэгээ 8 настай өнгөрсөн. Тэр манай хөгшин ээж гэдэг тэгжсэн л дээ. Тэр оромбын гиген ээжийг манай хөгшин ээж тэр оромбын гиген нэг төрүүлснийхэн дараа тийм орон гар болдог одоо нөгөө нэг юута. Зарим үед одоо нэг сэтгэлийн нөгөө юмтай тийм болцсон. Тэгээд хүнд одоо тэр оромбын гиген төрүүлсэн хүн хүндтэй ингэж одоо тийм галзуу маягтай. Нэг хэсэг одоо зүгээр болчоол, нэг хэсэг тийм одоо нэг хөөгч ухта загнаа тийм болцсон байсан гэтгэхгүй. Гэхдээ тэгээ одоо тэр шарил морлийн ага ер нь яасан юм болоо тэгээд тэр тусгаал хүн байсан бол яадаг юм баг. Одоо энэ дугантын хаданд л төрсөн газар нь юу чулуугаар тийм гэр шиг юу босгосон штил гэж хэлсэн надад. Тий биэлдэ дугантад тийм өрцөн чулуун хад байд. Би тийм л мэдээлэл авсан. Ерөөсөө тий. Баярлалаа. Тэгэхээр тэр одоо хөшүүдээр сүйдэл сонссон шүү дээ. Одоо тэгээд дугаасаа тий.